Hi Teddy байна. За энэ удаагийн бичлэгээр би туториалаа оруулна. За тэгээд яг өмнөх бичлэг дээр ярьжсэн шиг хоёр загвар сонгоод энэ хоёр загварыг сонгоод тэгээд Instagram-ийнхаа сторин дээр poll болгож оруулсан. Яг алийг хийх үү, залгах уу гэд. Тэгээд хариу ингэж гарсан. Тийм болохоор энэ топик энэ удаагийн бичлэгээр яг step by step дараалал нь яг яаж хийхийг амар дэлгэрэнгүй тайлбарлана гэж бодож байгаа. За тэгээд энэ топ маань болохоор яг нийтдээ 20 ширхэг юм Daisy Granny Square буюу ийм хэсгээс бүрддэг. Тэгээд энэ болохоор голдоо цэцэгтэй. Тийм болохоор Daisy Granny Square гэж нэрлэдэг. За тэгэхээр цэцэгнээс эхэлж хийгээд тэгээд холболтоо яриад тэгээд хэмжээрүүд яриад тэгээд мөрөө. Тэгээд яг топ маань ингээд бэлэн болоод яг ингээд бүх процессын занаа гэсэн үг байхгүй юу? Тийм. Энэ гэхдээ яг ганцхан бичлэг үзээд шууд сурна гэж бол байхгүй. Тийм болохоор би бол шууд яг миний бичлэгийг үзээд 100% одоо яг энэ топик хийгээс орчин ч юм уу яг энэ нэхэсүүдээ хийгээс орчин гэж бол би бол хэлэхгүй. Тийм болохоор тийм анхаарал олго. Тэгтээ хичээнэ. Тийм за тэгээд enjoy. За эхлээд энэ дөрвөлжин Daisy Granny Square яаж хийх вэ гэдгийг эхлэе заана. За тэгэхээр materials буюу яг юу хэрэгтэй вэ гэхээр эхлээд яг цэцгийнхаа голыг хийх юм шар утас хэрэгтэй. Цагаан, хар бүгдээр яг адилхан хэмжээтэй байсан дээр тэгээд зүүн нь болохоор 4 мм эсвэл 4.5 эсвэл 3.5 байж болно. За тэгээд мэдээж хаач. Эхний ээлжинд цэцгийнхаа гол буюу шар утсыг Magic Loop гэдэг юм хийн. Тэр нь яах вэ гэхээр ингэж барьж агаад хоёр хуруугаа ороогоод ингэж барина. Тэнгүүд ингээд X үүсэх хэвээр. За яг ингээд нэг ийм X үүсэх хэвээр. Тэнгүүд зүгээ аваад ингэж гарч ирнэ. За ингэж гарч ирэнгүүт нөгөө нэг урт уяа байгаа штэ. Урт хэсэг. Тэрийгэ эргүүлээд нэг chain хийн. За тэгэнгүүтээ өөртөө амархан байдлаар ингэж барьж агаад нэг иймэрхэн болохгүй юу? Тэгэнгүүтээ эргүүлээд half double crochet хийн. За тэр нь яах вэ гэхээр yarn over нэг эргүүлээд нөхрүүгээ хийгээд хуцаа татаж гаргаж аваад 3 болжоод тэнгүүд эргүүлээд тэгээд бүгдийг гаргаж ирнэ. За ингээ 2 шиг ичлээ гэсэн үг. Энийг нийтдээ 8 ширхэг хийн. Ягаад гэвэл цэцэг маань 8 ширхэг дэлбэтэй болохоор нэг иймэрхүү болох хэрэгтэй гэсэн. За яг 7 ширхэг хийснийхаа дараа 8 дахь болохоор яг үц дуусахгүй. 7 ширхэг хийснийхаа дараа энэ үлдсэн утас байгаа штэ. Энэ утсаараа татаад чангалчна. Нэлээд чангална. Тэнгүүд нэг иймэрхүү. Энэ маань хаагдаад ирнэ гэсэн үг. За тэгээд ингээ 3 одоо юу гэх лупын зүүн дээр нь байгаа штэ. Тэнгүүтээ цагаан өнгийн утас аавна. Тэгээ өөр өнгийн утсаар ажиллаж эхэлнэ гэсэн үг. Яг цэцгийнхаа дэлбэг хийж байгаа болохоор. За цагаан өнгийн утсаа яах вэ гэхээр ийм байгаа дээр нь дээгүүр нь давхарлаад ингэж барина. Тэгээд ингэж барьж агаад энэ гуруулан гарна. Ингээд. За гаргасныхаа дараа шар уцаа татаж өгнө. Тэгээд цагааныгаа бас татаад тэр нь бол чангалж байгаа гэсэн. За тэгээд ер нь бол илүү л одоо юу гэх юм утас гаргаад артлын дахиж ингээд хаачлах ч юм уу эсвэл зангидах шаардлагагүй шууд ингээ хайжилчих боломжтой хийхийн тулд яах вэ гэхээр цагаан утас тэгээд богинохон цагаан утас урт шар утас хоёроо ингээд хооронд нийлүүлээ барьчихна. За ингэж барьсныхаа дараа одоо энэ цагааныгаа яг энэ хийцэн байгаа энийг одоо ийшээгээ холбох гэдэг байхгүй юу? Өөрийнхөө хаана гэсэн. За тхийн тулд хамгийн наадлын гурвалжинтай юм уу хамгийн наадлын нэхээс маань байгаа шүү дээ. Ийшээгээ зүгөө хийж өгнө. Давхарлаад. Тэг ингээ хийснийхаа дараа энэ урт цагаан тэгээд бишээ богинохон цагаан
урт шар 2 хацаа дээгүүр нь гаргаад тэгээд урт цагааныгаа татаад энэ цагааныхаа дотор гаргаж ирнэ. Тэгээ бүгдийг ингээд татаа сайхан чангалчихна. Гол шар маань бол ингээд үүссэн гэсэн үг. За тэгснийхаа дараа одоо ингээд баах утас ингээд яах вэ? Баах утас ингээд нийлцсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ одоо энэ урт шарыгаа хайчилчих болно гэсэн үг. Дахиж хэрэглэх болохоор тэгэнгүүтээ одоо цагаан ажиллаж байгаа энэ урт цагаан утсаараа эргүүлээд нэг чейн хийнэ. Тэгээд дахиад нэг чейн хийнэ. 2. Ийм болох хэвээр. За 2 болсныхоо дараа одоо double crochet мөртлөө дутуу double crochet хийх юм уу? За тэгж хийхин тулд эхлээд эргүүлнэ. Yarn over буюу утсаа дандаа ардуур нь ингэж эргүүлнэ. За ингэж эргүүлснийхаа дараа энэ саяны нөгөөнийг холбосон нөх байгаа шүү дээ. Энэ цагаан холбогдсон нөх. Холбогдсон цагаан нөх рүүгээ зүгөө хийгээд өгнө. За хийснийхаа дараа цагаан утсаа татлаа 3 болно. Дахиад эргүүллээ. 2-ыг гаргана. За тэгэнгүүт нэг юм 2 утас үлдэх хэрэгтэй байхгүй юу? 2 лүп үлдэнэ гэсэн үг. За тэгээд дахиад эргүүлээд нөгөө нөхрүүгээ очиж хийгээд татаад эргүүлээд 2-ыг гаргана. Дахиад эргүүлээд нөгөө адилхан нөхрүүгээ хийнэ. Ерөөс өөр нөхөр явахгүй. Татаад 2. За ингээд 4 шиг лүп үлдсэн болвол нэг ганц эргүүлээд дөрвөлг нь гаргачихна. Тэнгүүт ингээд нэг юм дэлбээ шиг юм үүсэх хэрэгтэй болно. За тэгээд дахиж эргүүлээд нэг чейн. За одоо би удаашруулсан маягаар харуулах бол нэг л ярьж чадахгүй багш байна. За ингэж явсаар нийтдээ 8 шиг юм цагаан дэлбээ хийн. Нэг энэ дээр байгаа шиг. Гурван юм уу 4 шиг юм цагаан дэлбээ энэ 2 руу авч явсан уцтайгаа хамт хийсэн бол энэ хоёроо одоо орхиж болно. Одоо энэ хоёрын ерөөсөө ажиллагаанд орохгүй гэсэн үг.
За эцсийнхаа дэлбээ дээр ирлээ. Эцсийнхаа дэлбээ дээр ирсэн бол өнгөө солино. Ер нь бол энэний бүх одоо хэсэг дээр нь шарынхаа сүлд нь ирсэн бол өнгөө солино. Цагааныхаа сүлд ирсэн бол өнгөө солих хэрэгтэй байдаг. Тэгжиж олон өнгөний контраст харуулна гэсэн. За одоо хар өнгөө холбох чинь. Тэгэхээр яг нөгөө нэг хамгийн эцсийнхаа одоо тэхээс хийхээс өмнө хар өнгөний утсаараа зүүн дээрээ зүгээр ингээд тавьчихна. Тэгтээ хамгийн гол нь энийг сайн барих хэрэгтэй. Тэгээд татаад гаргаад ирнэ. Тэгээд артлынхаа цагаан утсыг бас чангалаад хар утсаа татаад ингээд бэхжүүлнэ. Тэгээд нэг chain. За одоо шар утас бол ерөөсөө хэрэггүй. Ингээд зүгээр артлыг ингээд хайж хэрэгтэй. За тэгээд сая ажиллаж исэн цагаан утсаа хар утсынхаа сүүлтэй хамт бариад тэгээд одоо ихэнд ихэлсэн одоо энэ chain-ийнхаа нөхрөө хийгээд зүгээгээд тэгээд хар утсаас гарч ирээд ингээд хаах хэрэгтэй гэсэн цэцгийн хаана. За ингээд ер нь бол цэцэг маань болчлоо. Одоо энэ хүрээний харыг хийн. За энэ хүрээний харыг хийхдээ granny нэхээсээр хийдэг. За granny нэхээсээр хийхийн тулд эхлээ хаачлаа. Одоо нэг chain хийн. 2 chain. За тэгээд ажиллаж байгаа юугаа цэцгээ одоо эргүүлээд тэгээд энэ нэг 2 хар тэгээд нэг цагаан 2 утас гараад ирж байгаа. Энэ хоёроо хооронд нь барьж агаад хамт ингээд одоо secure хийх байдлаар авч явна. Дараа нь эцэст нь одоо зангидахгүй тулд эргүүлээд энд болохоор double crochet гэдэг тэхээсээр явна. Эргүүлээд 1 2 эргүүлээд нөхрөөгөө адилхан нөгөө л нөхрөөгөө эргүүлээд 3 болонгууд 2-ыг гаргаад 2 үлдэнгүүд 2-ыг гаргах чинь. За одоо болохоор triple crochet хийн. За triple crochet маань болохоор одоо юу ч хийхгүй ерөөсөө chain мэн авахгүйгээр эргүүлээд дахиж эргүүлээд 2 эргүүлнэ гэсэн үг. Тэгээ дараагийн нүх буюу энэ нөхөөс энэ нүх рүү хийн. Энэ хоёр утастайгаа хамт л яваад байна гэсэн үг. Дээрээс нь дарсан маягтай. 2-ыг гаргалаа. 3-ыг гаргана. 2 эргүүлнэ. Нөгөө л нүх рүүгээ хийн. Татлаа. 1 эргүүлнэ. 2-ыг гаргана. Эргүүлнэ. 3-ыг гаргана. За энээсээ 3 ширхлээ хийчихнэ. За тэгснийхаа дараа нэг chain авлаа. Одоо энэ дөрвөлжингийн маань нэг үнцгийг гаргах гэдэг байгаа гэсэн үг байхгүй юу? Энийнсийг хийж байгаа. За нэг chain авлаа. 2 эргүүллээ. За тэгээд дахиад одоо энийг яг саяны нүхэндээ хийн. Үндсэндээ энэ нүхэнд маань 6 ширхэг triple crochet орно гэсэн үг. За тэгээд бас одоо ямар нэгэн chain авахгүй зөвхөн одоо үнцэг дээр ирэхээрээ ганц chain аваад тэгээд ерөөсөө дараа нь chain авахгүйгээр явна. Одоо энэ цагаан усыг бас хэрэглэхгүй болохоор энэ цагаан уцаас ашиглаж болно. За тэгээд одоо ингээд дараагийн нөх буюу одоо энэ дэлбээ хоорондох цагаан дэлбээ хоорондох нөх рүүгээ л хийгээд яваад байна гэсэн үг. Энэ нөө chain авч ирсэн хэсэг рүүгээ. Одоо болохоор зүгээр double crochet буюу эргүүлээд хийгээд татаж гаргаж ирээд 3 болонгууд нь эргүүлээд 2-ыг гаргаад тэгээд дахиад 2-ыг гаргана. За энэ удаад болохоор 3 ширхэг double crochet хийн. Эргүүлээд хийгээд татлаа 3 боллоо. Эргүүлээд 2 4. Ер нь бол яг эхний одоо эхний энэ тойрог дээрээ 3 double crochet хийгээд 6 ширхэг ийм triple crochet хийсэн маягтай ээлжлээд явна гэсэн үг.
За эцэст нь ирсэн. Эцэст нь ирэхдээ дахиад одоо холболттой аргаараа л холбоно гэсэн. Холбохдоо одоо энэ ихний ингээд нэг юм chain гэсэн нөхөөс энэ нөхөр рүүгээ хийгээд буцаа татаад ингээ хоёр болно. Тэнгүүтээ шууд эргүүлэхгүйгээр шууд ингээ гаргаж чинь. Тэгээ ингээ холбогдно. За одоо босохдоо дахиад хоёр chain хийгээд эргүүлнэ. За эргүүлэнгүүд нэг юм болж байгаа байхгүй юу? Одоо яа 3 сетийг хийсэн шүү дээ. Энд жишээ энд 3 сетийг хийсэн, энд 6 сетийг хийсэн тийм үү? За тэгээ босхын тулд энэ хоорондох сетүүдийн хоорондох зайруу дандаа нөхрүүгээ ингээд хийнэ гэсэн үг. 3 сет болгон тутамдаа хийнэ. А тэрнээс шууд ийшээгээ хийхгүй, ийшээгээ хийхгүй 3 сет тутамдаа нэгийг хийнэ. Нэгийг гэж 3-3-аар хийгээ явна. За эхлээд 2 бассан юм чинь эргүүлээд double crochet дээр явна. За энд ингээд 1 2 1 2 ингэж хийснийхаа дараа triple crochet авна. Яагаад гэвэл өнцгний нөхөн дээр ичиж байгаа болохоор өнцгний нөхөн дээр бол дандаа triple crochet ирнэ. За өнцгний нөхөн дээрээ дахиад 6 ширхэг хийн. За 6 ширхэг хийхдээ болохоор 1 2 3 triple crochet-тэй хийснийхаа дараа нэг chain авна. Нэг chain маань болохоор яадаг вэ гэхээр утсаа эргүүлээд тэгээ шууд татчихдаг. Тэнгүүд нэг юм болдог гэсэн үг. За одоо дахиад 3 triple crochet-тэй хийн. Хоёр 3 нөгөө л нөхрүүгээ 6 шиг хийсэн гэсэн үг. За одоо яг энэ нэг хүрээний юм уу энэ зүгээр үнцэг бишийн хэсэг дээр ирж байгаа болохоор энгийн double crochet дээр явна. Double crochet нь болохоор нөгөө саяны ярьсан шиг нэг эргүүлээд татаад 3 болонгууд нь 2-ыг гаргаад эргүүлээд 2-ыг гаргана. За энийгээ нэг нөхөндөө 3 ширхэг хийж өгнө. Одоо энэ хооронд шилжихэд бол ямар нэгэн chain мэн авахгүй шууд яг энэ байгаасаа эргүүлээд 3 ширхэг double crochet хийнэ. За одоо дахиад үнцэг дээр ирж байна. Тэгэхээр triple crochet 6 ширхэг хийн. Гэтэ голдоо chainтэй 1 ширхэг. Тэгжиж яг нөгөө дөрвөлжин дүрс маань үүсдэг. Сая chain авцсан. Chain бол ингэж харагддаг. Тэгээд дуусаад одоо шууд холбоол дуусна. Холбохдоо энэ нөхрөө шүү дээ. Chain хийсэн. Энэ нөхрөөгөө хийгээд татаад ингээ гаргаад ирнэ. За тэгээд энийгээ бас ингээд одоо юу илүү secure болгохын тулд татаад нэг chain чинь. Тэгээд энэ утсаа бүр татаад тэгээд одоо хайчлана. Хайчсныхаа дараа энэ утсаа гаргаж ирээд ингээд үлдэн шүү дээ. Ингээд үлдэнгүүт энийгээ сайн татдаг. За ингээд хөвөрхгүй яахчгүй цэцэг маань нэг цэцэг маань боллоо. За ингээд нийтдээ бид нарт одоо 20 ширхэг granny square байх хэвээр. Яг нэг топ хийхин тулд хамгийн бага 20 ширхэг granny square байх хэрэгтэй. За тэгэхээр ямар ч үс эхлээд игнүүлж тавиад юу яана. Эхлээд голын яг зураасаа ингээд тойрж байгаа зураасаа хооронд нь холбогддог. За тэгэхээр одоо яг энэ зураасыг хооронд нь холбоо тэр нэг юм урт одоо цэцэгтэй болно гэсэн үг. За тэгэхээр эхний хоёрыг эхлээ холбоод эхэлчихье. За холбохын тулд нүүрэн талын ингэж харуулж агаад тэгээд хоёр нүүрэн талын хооронд наачна. Ингээд. За тэгээд нөгөө дууссан цэг маань энэ хоёр цэг маань хоорондоо ингээд ер нь бол яг ингээд таарч явал сайн. За
За одоо болохоор яг холбох утсаа аваад тэгээд зүгээр энгийн луп хийчихнэ. За тэгэхээр энд нэг нөх үлдээсэн байгаа. Ардталт нь бас нэг нөх байгаа. Яг энэ хоёр нөхөр рүү хоёулаа өнгөө шууд зүг ингэж зүгээр. Тэнгүүтээ холбох хуцаа аваад эргүүлээд хоёулаа татаж гаргаж ирээд тэгээ шууд энтэйгээ шууд ингээ хоёр болонгууд нь анхны лупсыг гаргаад ирнэ. За ингэж гаргаж ирснийхаа дараа энэ дээр нь яг нэхээс юм ойсон одоо юмны маань дээр нь ийм ингээ шүлжсэн юм шиг дүрсүүд одоо гарч ирэх хэвээр. За ингэж гарч ирэнгүүт нь холболтоо хийж эхэлнэ. За холболтоо хийхдээ энэ хоёр ширхэг ийм юу байгааз сүлжээсээ одоо хоёр ширхэг ийм хэсэг байгаа штэ. Хоёулын луу хийхгүй. Яг ихний ийшээ ингэж хийгээд тэгээд арталт нь ногоогийнх нь бас цаатлахт нь хийнэ. Тэр нь бол хоёр талын ингээ захихын хооронд нь холбоно гэсэн үг байхгүй юу? Тэгээд цааталт нь хийгээд энийг эргүүлээд татаж гаргаж ирээд тэгээд ерөөсөө эргүүлж мөргөлгүй шууд ингээл гаргачихна. За тэгэхээр дахиад дээдлийнхаа нэхээс их харж агаад ийшээ нь хийгээд нөгөө талын зах руу нэгээд эргүүлээд татаад 2. За дахиад нэг талын захыг авлаа. Нөгөө талын захыг авлаа. Эргүүлээд татаад шууд гаргана. За дахиад нэг харуулъя. Эхний захыг авлаа. Дараагийн захыг авна. Эргүүлээд татаад шууд гаргана. За нэг иймэрхүү маягаар яг үлдсэн бүх за нэхээсээ явт. За ингээ эцэст нь ирэнгүүт нөгөө хийсэн үлдээсэн нүх маань арталтаа бас урталтаа ингээд гараад ирнэ. Тэнгүүд шууд нөгөө нөхөр рүүгээ ингээл хоёр нөхөр нэгээл гаргаж ирээл гэж. Тэг ингээ хоёр маань ингээ холбогдож байгаа. За дараа нь болохоор дараагийн хоёроо холбоно. За дараагийн хоёроо холбогдоо болохоор шууд яг энэ байрлалаасаа нэг чейн аваад тэгээ явахгүй бол хоорондоо ингээд орооцолтоод идэх гэх юм уу. За дараагийн хоёроо аваад нүүрэн талаар нь хоёулын нь наачна. За тэгээ шууд энтэйгээ өргөжлүүлээд ингээ явна гэсэн үг. За одоо нэг чейн авсан байгаа шүү дээ. Тэнгүүтээ эхний нөхөр нь хийгээд дараагийн нөхөр нь хийгээд эргүүлээд татаад тэгээ шууд. Ийм одоо хийх хийх. За одоо ингээд энүүгээрээ цаашаага
10 ширхэг игнэтээ одоо 20 цэцгээ бүгдийн хооронд нийлүүлээд тэгээд нэг юм урт юм гаргаж ирнэ. За одоо юм чейн үүснийхэн дараа ингээд ийм чейн байгаа штэ. Ийм чейн байгаа. За тэнгуүтээ одоо нэг тойрог болгоод тэгээд холбоно. Ийм тойрог болгоод холбоно гэсэн үг. Тэгээд тэгэж холбохын тулд энэ хоёрыг ингээд одоо өргөнөөшөө холбоно гэсэн үг гэх юм уу? Тэгэхээр ингэж нээгээд энэ хоёрыг ингээд холбоно гэсэн үг. За тэгж холбохын тулд яг саний шиг адилхан холбоосыг бол хийн. За нөгөө нэг нөхөртөөс шүү дээ. Тэр нөхрүүд рүүгээ л хий яваад байна гэсэн үг. Одоо ингэчээд яг санийх шиг наатлихын тэгээ цаатлихтай ингээд холбоод явна. Наатлихын цаатлихтай. Наатлихын цаатлих. Тэгээд нүхийн холбоод тэгээд чейн аваад тэгээд энийг ачилчихна. За тэгэхээр ер нь бол ингээд өргөш ингээд ер нь бол холбогдоод явна. Яг бүгдэл дээрээ яг иймэрхүү байдалд одоо энэ хоёрыг ингэж холбоод тэгээд энтэл нь бол энэ хоёрыг болоо ингээд холбочингууд энтэл нь дуусангуудаа дараагийн одоо дараачийн холболтуудаа яаж хийх вэ гэхээр эндээс нь эхлээд ийшээ энэ хүртлээ холбоо явуулчихна. Яг анх яаж эхэлсэн тэр шигээ ингээд одоо богинохон зайд холбоод эхэлчихнэ гэсэн үг бүгдийг.
Тэг ингэж нэгээл хамгийн гол нь хоёр дотор талын хооронд нийлүүлж байгаа гэдгээ сайн анзаарах хэрэгтэй. Ингээд нийлүүлээ явчихна гэсэн үг. За тэгэхээр топ маань ер нь бол ингээд болсон. Яг холбогдсон яг бейс нь бол гараад ирсэн гэсэн үг. Юм тьюб топ шиг юм болох хэвээр. Нэг өмнөх холбогдлолтойгоо адилхан холболт хийн. За одоо хүрээг нь хийгээд тэг мөрийг хийгээд болоо. За хүрээг нь хийхин тулд дээдлийнхаа хэсэгтэр single crochet-ээр явна. Яг одоо ямар нэгэн онцгой хийх юм байхгүй. Зүгээр яг бүх энэ нөхнүүдтэй single crochet дээгүүр нь яваад доогоор нь болохоор 3 үгнээ double crochet явна. Эхлээд зүгээ хаанч хамаагүй утсаа хамт холбоод тэгээд нэг chain аваад single crochet тойруулаад нэг игнээ доороо дахиад адилхан нэг chain аваад доороо дахиад адилхан 2 chain аваад тэгээд double crochet-ээр 3 игнээ явуулна тойруулаад. За тэгээд single crochet-тэй хийхийн тулд зүүн дээр утсаа баглаад бэхлээд тэгээд одоо нэг нөхрөө хийгээд нэг chain авна. Тэгснийхаа дараа дахиад нэг chain. Тэгээ яг нөгөө нөхөндөө шууд эргүүлэхгүйгээр зүгээр хийгээд татаад хоёр олонгууд нь эргүүлээд тэгээд гаргаж ирнэ. Ингээд нэг single crochet болж байгаа. За энийг яг дуустал нь энэ тойрогоо бүхлээр нь дуустал нь энд эргэж ирээд холбоод тэгээд бэхлээд уцаа таслаад дээдлийнхаа нөхрөө нь болно гэсэн үг. За ингээд дээдлийн хэсгээ single crochet-ээр ингээ хийгээд тэгээд холбоод үзүүрийг холбоод тэгээд уцаа тасалсан. Яг ингээд дээгүүр нь ингээ явж байгаа. За одоо доотлол дээр нь болохоор яг single адилхан. Гэхдээ single double crochet-ээр 3 үнэ явна. За одоо болохоор энэ топныхоо мөрийг хийх чинь. Мөрийг хийхин тулд яг нэг цэцгнийхаа одоо яг нэг цэцгээ сонгоод, нэг дөрвөлнгээ сонгоод тэгээ яг голд нь мөр нь одоо ер нь бол 4 ширхэг double crochet дээр дэшээ явна гэсэн. Тэгэхээр нэг энэ хавцаа зүгээ хийгээд, уцаа холбоцсон зүгээ хийгээд эргүүлээд холбоод нэг chain 2 chain хийнэ. За тэгснийхаа дараагаар нөгөө нөхөндөө double crochet хийгээд 2 эргүүлээд дараагийн нөхөнд нь дахиад double crochet 2 эргүүлээд 1 2 тэгээд дахиад 1 2. За 4 шиг хийснийхаа дараагаар 2 chain аваад эргээд тэгээд нөгөө хийсэн 4 нөхнөргөө дахиад double crochet хийгээд дээш явна гэсэн. За ингээд ингэж явсаар мөрнийхөө уртны хэмжээнд очоод очсныхаа дараа одоо энэ цэцгнүүдээ яг хооронд нь холбосон шиг адилхан холбоосоор арталт нь одоо өөртөө аль тухтай газар холбол болохоор тэндээ энэ үргэлжлэх урт уяагаа очиж холбож гин гэсэн үг. Дээдлийнхаа хүрээ хийгээд доотлийнхаа хүрээг бас хийгээд тэгээд мөрөө хийгээд тэгээд ер нь бол энэ топ маань дуусна. За ингээд манай топ дууссан. Цэцгнүүд тэгээд доотлын хэмжээрээ хийсэн. Oh my god. Доотлын хэмжээрээ хийсэн. Дээдлийн хэмжээрээ бас хийсэн. Тэгээд 2 мөрөвчин. Тэгээд артлаас нэг юмрхүү. See you on the next one.